Сайн байцгаана хүүхдүүд. 7 дугаар ангийн уран зохиолын хичээлээр уулзч ороод баяртай байна. За бид өнөөдөр Донгийн Сүмэдийн Алагдаа аврагын найрагдлын 3 дугаар хичээлийг үргэлжлүүлж үзнэ. За бид өмнө нь 1-2 дугаар хичээлийг үзсэн байгаа. За багш нь энэ нэмэлтээр бол линкийг тавьж өгсөн байна тийм ээ. За тэгэхээр энэ хоёр хичээлийн линкийн дагуу ороод энэ өнөөдрийн хичээлийг үзэхээс өмнө энэ хоёр хичээлийг үзэж баттгаарай. За бүгдээр бол Алагдаа аврагын найрагдлаа уншсан тийм ээ. Хоёр хичээл үзсэн. За ингээд ирэнгүүт Алагдаа аврагын найрагдал дээр юу гарч ирэх вэ? Тийм ээ. Ирээдээ орондоо Алагдаа гэсэн 3 хүүгийн ихэр ишний тухай. За тэр 3-ын маань дасгал сургууль хийж байгаа тухай. За Алагдаа авраг маань өөрийн хийсэн зүйлдээ бардаад, энэ өгтөө томроод тийм ээ. Бардам зангийн гайгаар чоны хотод нь орох болсон тухай үзсэн. За тэгвэл одоо бүгдээ яг тэр зохиолынхаа агуулга дээр баттгаад дараагийн дасгалд ороод хариулцгаая. За асуулт нэгийг хүүхдүүдэд маш сайхан анхааралтай уншаад төвчөртэй хариулан бичье. За асуулт 1. Алагдаа аврагын найрагдлын гол батар 3 ишиг хаагур нутгалдаг ямар малчны сүрэг вэ? Үүгээр зохиолч юу гэдэр хэлэх зорьсон. За энэ бол сурагчийн хот 105-аас 108 дугаар талбайгаар Алагдаа аврагын найрагдлаа та бүхэн зөвхөн харах юм бол байж байгаа. За ингээ би бол хариулт өгье. Тэгэхээр өгөн багш нь бол тэгэхээр та нар түүнээс өмнө амжаад хариулах хариулт хичээнэ. За хариулт бол Алтай хааны архан бие асгалт тарихнаар нутгалдаг эгэл малчны ямаа сүрэг ихэр 3 ишиг мэндэлсэн тийм ээ. За асуулт 2 гарыг Алагдаа авраг борин төвшөлдсөн болоход хөлн хөшөлдсөн хөглөөх нэр гутаам нэвсэг рүү цол гутаам сордог руу гэж ямар амьтдыг хэллээ. За Алагдаа бол айлын эрх баг ичиг өртлөө тийм ээ. Баг хэдий боловч тэмцээнд орж төрүүлээ. За нөгөө аврах цалыг авсан. За аврах цалыг авчихад идэх нь ихтэй, ундах нь ихтэй, үеийн найзуудаа доромжлох ихтсэн. За яг тэр үеийн шүлгийн хэсэг л байж байгаа. Тэгэхээр найрагдлынхаа дунд хэсгийг олж болно гэсэн үг. За бүгд хариултыг харцгаая. За энэ дээр ингэж уралдаж байгаа онгыг, оодорч байгаа туглыг, дэвхэрч байгаа ишгийг харж байгаа. За тэр эдийн төл малууд бол яаж юм хэрвээсөө бүгд өдөр болгон дасгал сургуультай хийж байгааг харчаад манай Алагдаа өө аль хэдийн авраг болчихсон гэчээр та нар одоос намайг гүйцэхгүй ингээд та нар гүйцэхгүй нөгөө тэр эдийг маань тэгээд доромжилж байгаа. За дараагийн хэсэг. За асуулт 3. Алагдаа хэнийг төлөөлж ямар тэмцээнд орж ирэх авраг гэдэг цолыг хүртсэн билээ хүүхдүүдээ. За энэ зохиолын эхлэл хэсэг гарсан болохоор ойлгомжтой тийм ээ. За айлын ямаа сүргийг төлөөлөн алсын тавианд төрүүлж авраг цолыг авсан. За энэ авраг цолыг авсан үеэс л одоо үйл явдлын маш уран өрнөж эхэлж байгаа тийм ээ. За бүгдээ дараагийн асуулт давгаар харъя. Найрагдлыг анхааралтай уншаад ихэр 3 ишигний хүүсийг зөв оноо нэрлээрэй гэж. За энэ найрагдлыг хэр анхааралтай уншиж байна вэ гэдгийг чинь одоо сорьсон даалгавар байна тийм. За ирээдээ орогдоо Алагдаа гэж ихэр 3 ишиг эгэл малчны хотхон төржээ гэж харж байгаа. За эндээс бүгдээрээ харах юм бол ирээдээ гэдэг нэр ганцаараа өөрөө салж олж тийм. Орогдоо Алагдаа хоёр ижилэн шүү сайн харуул. За тэгээд энэ 3-ын хүүсийг яаж тодорхойлох юм гэхээр мөн зохиолтоос ирж байгаа. Зохиолоо дахин уншин. За ингэж байна. Алагдаа авраг холын газар очиж унахтай оролдож гурт хүчээ сорин гэхэд аав ээж нь хоригдож ятгах зөвхөрөөд ах эгчийг нь дагуулan алсын замд мортуулгаар гэж хэлж байгаа. За тэгэхээр ирээдүйн орогдоо хоёр бол Алагдаа ах гэчээрээ. Тэгэхээр нэг нь ах, нэг нь эгч байх юм байна тийм. Хэн нэг гэдэг харъя. За эрхэлж гарсан эгчмдийг ирээн цогоо толгоор ирээдээ гэж хэлсэн. За эгч гэж чигвэл ямар хүүсэнд нэрлдэг нэр томьёо юм бэ тийм. За энэ нь им хүүс. Тэгэхээр ирээдээ бол хамгийн түрүүлж гарсан эгч нь байх нэ. За орогдоо бол Алагдаа хоёр байлаа. Эр хүүсийн за төл мал авах. За ингээд Алагдаа хүүсийг бол тэ хамгийн амархан үгээс тань харгал энэ байна. Би бол ишиг биш. Би гүйтсэн ухна. За ухна гэдэг чинь хүүхдүүдээ ямаа сүргийн эр мал, эцэг мал гэж хэлж байгаа. Тэгэхээр эцэг мал гэдэг нь эр хүүстэй ярьж байгаа учраас Алагдаа орогдоо хоёр бол эр хүүсийг, ирээдээ бол энэ хүүсийг багнэ. За тэгэхээр энэ даалгавруудыг багш яаж бодоод байгаа юм гэхээр нөгөө л найрагдлаа дахин унших, дотроос нь шүүн тунгааж явах юм бол амжилттай болно. За бүгд асуулт даалгавар 5-ыг. Алагдаа аврагыг чононд идүүлэх гэж байхад хин аварсан бэ? За хин гэж ш.
Тэгэхээр энэ бол ганц хүн аврах юм тийм. За тэгээ үйл явдлын шугамын дагуу алхамчилж чирэж. За та нар сайн сандаа хин авсан байх боломжтой байлээ. За адагтай бол яасан бэлээ? Унтаж идэх нь ихтэй. Гидсэн ихт ч гэсэн тийм ээ. За тэгээд нөгөө дасгал сургалтыг баах хийжсэн учраас туурай бүр нөгөө хатуу газар холын зам явж чадах болчихсон. За яг энэ үед нь өндөр болгон дасгал сургалтыг хэн хийжсэн? Энэ бол ирээдээ орогдоо хоёр. За ирээдээ орогдоо хоёрод ахаал самбаа гаргаад анчтад очиж хийснээр адагдаа дүүгийн амийг аварч чадсан. Тэгэхээр адагдаа амийг бол ирээдээ орогдоо хоёр аварсан. Тэгэхээр адагдаа шиг яасан байх нь? Та хоёр одоо өстө нэрэ над шиг аврах юм биш ямар дасгал сургалт хийж яадгийн та нар гэсэн. Тэгтэл түүнийг хэн авч хөрсөн ах гэж байна. Тийм ээ. Тэгэхээр зовх цагт нөхрийн чанар танигдана гэдэг үгийн утга учир хүртэл энэ зохиол дээр харагдж байгааг анзаарч байна. За бүгд дараагийн сүүлийн дугаараа тийм. За сүргийн үгээс ирэх адагдаа аврагд юу гэж сургаж байна? Зохиолоос тэр сургаалын хэсгийг олж сургамж болгон чийжлээрэй гэсэн. За энэ зохиолын нариглалын маань төгсөв хэсэгт байж байгаа. Тэгэхээр багшийн одоо энэ хариулт өгөхөөс өмнө та нар видеого зогсоож байгаа хариулт авчиж болно тийм ээ. За бүгд энэ сүргийн тэргүүний хэлсэн сургамж төгөөг бүгд уншия. Ямаан омог эрдэм биш. Яргуулсан чимэг биш. Бэрхийг сурвал гайхамшиг, эрхийг сурвал гутамшиг. Эцэг өвгдийн захаасыг да эрдэмтэн мэрэгтэй үгсийг сан. Ийм жолоо хүтдэг эвийн холбоо баттгаа хөвгдүүдээ. Мэдлээ гэж бүх сагсур, мэдлэгийн хүрээ хязгааргүй. Сурлаа гэж бүх ангар, сургын далаа захгүй гэж хэлж байна. За тэгэхээр энэ үгээс нь бүгдээрээ энэ сүргийн тэргүүний дүрийг тодорхойлъё. За сүргийн тэргүүн яагаад энэ өөрийн тийм ээ сүрэг болсон ирээдүйн орогдоо адагдаа орогд энэ сүхүү сургамжилсан болов. Надад хамаагүй шүү дээ. Энэ ээж аав нь хэлдэг юм багт гэж бодолгүйгээр яагаад энэ хүмүүс хэлж байгаа юм бол за энэ бидний амьдралд жишээ авах юм бол ахмад хүмүүс ээжийн аав нь багш нар тийм ээ биднэрт заримдаа буруу үйл хийх гэдэг сургамжлаад хэлдэг. Тэгэхээр энэ сүргийн тэргүүн мамлай бол яаж тэр дүрийг илэрхийлээд байж болохоор юм. За эндээс бол монголчуудад ер нь хүний алдаж яваа нэгэндээ бол түүний хажуугаар өөрхий гэж өнгөрдөг харин ч тэр нь туслая, засаа давъя гэж бодоод тийм ээ сайхан сэтгэл гаргадгийг илэрхийлэл болсон дүр байна шүү. За одоо бүгд дараагийн хэсэгт алгаараа ажилладаг хүмүүс үү. За алагдаа уургаж баярлдаг зүйлийг зохиолоос олчиж байна. За алагдаа маань энэ аврах болсон хэсэгтэй холбоотой хүмүүс үү. Алагдаа юу гэж хэлээд баярлаа, юу гэж хэлвэл ингээд ихсэн байгаа яваад байгаа тийм. За тэрийг харъя. За алагдаа гэхээр уурлал. Үеийн найзууд нь алагдаа гэхээр уурлал байгаа тийм. Харин аваргаал гэдэг энийгээд баярлаад байгаа. Тэгэхээр энэ бол яаж юм гэхээр нөгөө ямаан омог гаргаж ихцэн сурж байгааг илэрлээ тийм. За адагдаа аврах цугийг хаанаас хэрхэн олж авсан юм бэ? За энэ бол сая ерөөсөө найруулгын туршид ярьлаа тийм. За энэ бол адагдаа янгрийн наадамд алсын тавинд хамгийн гол нь маш хол оролцсон гэсэн тийм. Алсын тавинд төрүүдээр аврах гэдэг цолыг хүртсэн. Янгрийн ишигнээс хүртэл хурдан байж чадсан. Адагдаа тэр үед яасан өдөр болгон тусгал сургалтыг хийдэг байсан. Тэр түүнийхээ хүчээр төрүүлж чадсан. За одоо бүгдээ адагдаа аврах гэдэг цолыг шударгаар олж авсан нь одоо уул нь харагдаж байгаа юм тийм ээ. Адагдаа өдөр болгон тусгал сургалт хийж ирсэн. Тэгтэл амжилт бүтээдэг нь үнэлээд одоо энэ сэдвийг одоо зохиолчвол адагдаа аврах гэж нэрлсэн байна. Тэрнээс биш адагдаа аврах ихцэн сурсан нь. Адагдаа буруу замаар орсон гэх мэтээр нэрлшдэг өгөөгүй байна тийм ээ. За энэ бол тэгэхээр адагдаа итгэл үнэмшлийг их сайн төрүүлж өгсөн юм байна. За дараагийн. За адагдаа аврах ерөнхий үйл явдлыг нь хэд хуваажлах юм бэ гэдэг. Зохиолын эхлэл бол төгсгөл гэсэн утга бол биш. Яг үйл явдлыг нь хэд хуваажлахаар юм гэхээр ерөнхийд нь хоёр хуваажлж. За адагдаа аврагын өсөлт буюу амжилт гаргаж байгаа хэсэг, мэрэлт чармал гаргасан хэсэг, харин амжилттай эрдээд уруудад дөрөж байгаа хэсэг гэсэн ерөнхий хоёр хэсэгтэй байгаа харж болж байна. За ингээд та бүхэн адагдаа авраг яагаад уруудад оролцсныг бол дэвтэртээ бич. Яагаад юм бэ? Тийм ээ. За энийг бол та нар 3-5 минут бодож байгаа. Дэвтэртээ бол бичих нэ. Яагаад уруудад оролцож байгаа юм? За ингээд бол өдрийн 3 дахь хичээлээр бол энэ туйлсын зохиолыг тийм туйлсын найруулгыг дүгнэе. За туйлсын найруулгыг бол дотор нь 3 хувааж байгаа. За бүгд хараарай. Уянгийн найрагдал, туйлсын найрагдал, уянга туйлс, хосолсон найрагдал гэж байна. За бүгд энийг сарыг. За уянгийн найрагдал нь яа гэхээр Гог Баатрын юм уу өгүүлэх
урлагийн хичээл санаа бодлыг уянгийн хэлбэрээр хийлдэг онцлогтой гол баатрын. За туйсын нарийн бол тусгай үгд явдлын өрнөлийн дагуу баатрын хэрэг явдлыг хүүрнэ үгээс онцлогтой. Тэгэхээр энэ дээр бол яаж юм гэхээр бидний өнөөдөр үзсэн адагдаа арга бол туйсын нарийн. За гол баатрын хэрэг явдлыг хүүрнэ үгээс. Тэрнээс ч адагдаа өөр үгд явдлыг хүүрнэ өгүүлэг байна те. За хэрвээ энэ уян болгон туйс хослол яах юм бэ гэхээр уян туйсын нарийн аль альнийхний онцлог шинжийг хадгалсан ийм онцлогтой байдаг байна. За тэгэхээр бид бол өнөөдөр энэ найраг туйсын наригтаас онцлогтой танилцж явлаа. За 90 даалгавар багш нь дараах 2 даалгавар өгч байна. За гэрт хүүхдүүд та бүхэн найраг адагдаа авраг гэсэн найраглалаас дурын 12-оос 20 мөрийг заавал чийжилж ирнэ. За багш нь хичээл орохоор шууд шалгаж дүүн тавих байгаа тул заавал чийжлээрэй. За харин адагдаа шиг зан айлтай тийм ээ. Одоо энэ хүн дээр аваад үзэх юм бол адагдаа шиг тийм бардам зан гаргасан, их зан гаргасан тийм найзлаа зэрэг танаа зөвлөгөө өгөх найраг загтал бичнэ. За загтлын үгийн тоо 40-оос 60 байж болно. Аль эсвэл шүлгэн хэлбэрээр бичиж болно. За ингээд өнөөдөр хичээлээ идэвхтэй сайхан сонсож даалгаврын амжилттай хүмүүстүүдэд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа.